иргэдийн мэдээ эмчлэх нэрийн дараа эрчимжүүлэх үйлчилгээг эмнэлгүүдэд авчирснаар ямар хүндрэл учирч байгааг өмнө нь бид сурвалжлах хүргэж байсан. Энэ удаад сонгон хайрхан дүүргээс сурвалжлагч оюун жаргалын бэлтгэсэн сурвалжлагыг хүргэе. Өнгөрсөн бям гарагт бид нийслэлийн эрүүл мэндийн нийтлүүд болон төргөн тусламжийн тасаг хүлээн авахуудад эмнэлгийн тусламж авахар ирсэн хүмүүст үйлчлэх бус харин согтууруулах ундаа хэдрүүлэн хэрэглэсэн этгээдэг оргонуулдаг нэг ёсондоо эрүүлжүүлэх байр болоод байгаа тухай сурвалжилж байсан. За тухайн үед нийслэлийн сонгон хайрхан болон Баянзүрх дүүргийн эмнэлгүүд дээр оройн цагаар нөхцөл байдал ямар байгаа талаар гаргаж ирсэн бөгөөд 2014 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн согтууруулах ундаа хэдрүүлэн хэрэглэсэн нэг ёсондоо бие авч явах чадваргүй эмнэлгийн тусламж зайлшгүй хэрэгтэй этгээдийг эрүүл мэндийн газарт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлнэ гэсэн хууль болж багтаж шингэхгүй байгаа эмнэлгийн байр согтуучуудаар дүүрсэн тухай хүргэж байсан юм а. Зараг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийн хувьд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болох төсөв санхүү төдийлөн хангалттай хэмжээнд биш байхад өвчтөндөө ч хэрэглэж чадахгүй байгаа энэ тариаг хэрэглэж хүлээн авах тасгийг бохирдлын дээд зэгт хүргээд байгаамаа. Харин энэ байдлыг өөрчлөхийн тулд эрүүл мэндийн салбарын уг хуулийн заалтыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаамаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвээ явуулах үйл ажиллагаанд бол энэ согтуучуудын асуудал бол маш хүндрэл бэрхшээлийг учруулж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна. Үнэхээр одоо тэнд үйл ажиллагаа явуулж байгаа эмч нар, асрагч, совилагч гэдэг эмнэлгийн бүх ажилтнуудын үйл ажиллагаанд бол одоо энэ согтуу хүмүүсийн үйл ажиллагаанаас учирч байгаа энэ одоо хүндрэл бэрхшээлийн талаар бол маш их одоо мэдээллүүдийг бол одоо бидэнд ирүүлж байна. Тэгэхээр ямар гас шийдэл байна гэхээр хуулинд буцаад өөрчлөлт оруулах шаардлагатай. Би бол энэ асуудлаар энэхий сайдтай мөн санал хууль зүйн сайдтай энэ талаар бас тусад нь уулзсан. Ингээд одоо энэ хуулийг одоо буцааж одоо өөрчлөлт оруулах энэ одоо боломжийг бол эрүүл мэндийн спортын яамны зүгээс бол тавьж одоо ингэж одоо ажиллахаас өөр аргагүй байдал төрөгч. Энэ жилд бол өнгөрсөн жилүүдэд дунджаас аваад үзэхэд бол 65,000 орчим хүмүүс эрүүлжүүлэгддэг байсан байна. Энээс зөвхөн 1% л эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ийм одоо шаардлагатай буюу хордлогын одоо ийм зэрэглэлтэй хүмүүс байсан. Улс орны хамгийн ачаал ихтэй эрүүл мэндийн салбар хүнд байдалтай байгаа энэ үед дарин дээр давс гихчээр ачааллыг улам нэмэгдүүлж байгаа согтуугийн дуудлага тэдгээрийн хоног төөрүүлэх газар болцоод байгаа эмнэлгүүдийн тухайд хүнд байдалтай жил гарны хугацаа өнгөрөөж байгаагаа энхүү ярьж байна. Хүн байна. Хоёр нь ухаангүй байна. Гэтэл яг энэ хажуу талд нь согтуу хүн ингээд орилж харлаад ашгаад байж байгааг та нар харж байгаа тий. Энд яаралтай тусламж авах гээд ингээд даралт ихсэн хүмүүс байна. Гэтэл бид нар өнөөдөр яг тэр согтуу хүмүүсийг одоо эрүүлжүүлэх тийм өрөө эмнэлгийн зориултын өрөө байхгүй. Бид нар тусгаарлах өрөөндөө өвчтөн авах одоо оншин тодорхойгүй тусгаарлах өвчтөн авах өрөөндөө энэ хэдэн 10 согтууг хашаад байж шít. Тэгэхээр яг энэ асуудал бол үнэхээр хэцүү. Дээрэс нь эдгээр орилж ажиллах юм бол дээр хэвтэж байгаа 150 хүн амгалан 50 байдал алдаг. Дээрэс нь эмэгтэй хүмүүсийн яг өнөөдөр энд байгаа одоо дан эмэгтэй хүмүүс рүү зодон нүдэн одоо манай сая өчтөр орой гэтэл манай нэг юм чи гутлаараа шидэл нүдрөө цохоо ичиж байгаа. Тэгэхээр нөгөө сувлагч нь хамгаалахгүйд сувлагчийн нуруу гутлаараа шидчихэж байгаа. Ингээд иймэрхүү байдлаар шүнжэнгөө бид нар согтуу хүмүүс нөгөө өвчтөө хүмүүст хүнд өвчтөн тусламж үзүүлэх хэрэгтэй энэ сувлагч нь согтуу хүмүүстэй ноцолцоор байгаа байдлыг орж байгаа байхгүй. Одоо сүүлд ам тавьсан ар гэрийнх нь очиод өгч. Энийг та нар эрүүлжүүлгээд тэгээд ингээл тариагаа сууждаг иймэрхүү байдалтай ингээ байж л да. Бид яг өнөөдрөөс 7 хоногийн өмнө сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл төргөн тусламжийн тасаг дээр ирж эмнэлэг эрүүл мэндийн байгууллага биш харин эрүүлжүүлэх байр болсон талаар сурвалжлага хүргэж байсан. За тэгвэл өнөөдөр улсын хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл тус эмнэлэг дээр ирж бодит байдалтай танилцж байна. Яг эрүүлжүүлэгдэхээр ирсэн байгаа энэ согтуучууд дотроос яг эмнэлгийн үйлчилгээ авах ёстой гүн хордлогонд орсон нь бол одоо нэг хүнч байдаг юм уу тийм л байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ бол эмнэлэг хүлээж авахд бол бэлэн байгаа. Тэгэхээр бид яаралтай энэ хуульд өөрчлөлт оруулахаар эмэгтэй гишүүдийн зүгээс одоо хуулийнхаа төслийг бичээд эхэлсэн байгаа. Энийг засгийн газраас санал аваад ингээд сарын дараа бол одоо засгийн газар өөртөө хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн бид бол чуулганаар оруулж хэлэлцүүлж эхэлнэ. За ер нь эмэгтэй гишүүд бол ерөнхий сайдтай уулзсан, хууль зүйн яамны сайдтай уулзсан, их хурлын даргатаа зөвшөөрсөн. За ямар ч гэсэн энэ хууль дээр бол өөрчлөлт оруулъя. Тодорхой хугацаанд одоо эмнэлгүүд бэлтгэгдээгүй ийм тодорхой хугацаанд бол буцааж цагдаагийн байгууллагт нь эрүүлжүүлэх байрыг нь нээж өгье. Тэр эрүүлжүүлэх байран дээр харин эмчтэй болгох, нөхцөл байдлыг нь сайжруулах, за мөн хүний эрх зөрчигддэг асуудлууд
дээр нь бид бас хяналт тавьж тэрийг одоо илүү сайжруулах тал дээр ажиллая гэж бас ярьсан байна. Өнөөдөр цагдаагийн байгууллага эрүүл мэндийн салбарт буюу эрүүл зөвлөх байрыг эмч нарын хяналтанд ор одоо ингээд шилжүүлсэн хэдий боловч өнөөдөр одоо эмнэлгийн салбарт хүлээлгэж өгснөөр нөгөө аригчдыг одоо нөгөө цөөрүүлэх биш тийм ээ, архин донтох өвчтөе хүмүүсээ архинаас гаргах биш, харин өнөөдөр энэ дулаан бүлээн одоо ийм эмнэлгийн нөхцөлд одоо ингээд хонж өнждөг ийм одоо өөгшүүлсэн хэлбэр рүү орж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бид ерөөсөө салбарын хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Цаашлаад энэ за цагдаагийн байгууллага дээр хүний амь нас мэрцэр эрсддэг түүнийг цагдаагийн албан агчтай холбогдуулж одоо ойлгодог учраас өнөөдөр тухайн хүний одоо эмгэг хууч өвчтөйг нь холбогдуулан эрүүл мэндийн салбарт шилжүүлэх бус харин тусдаа одоо эрүүлжүүлэх байрыг бий болгох, тэнд харин эмч нараа орон тоог нэмэгдүүлэх юм зайлшгүй шаардлага. Хамгийн гол нь өнөөдрийн энэ нөхцөл байдал одоо дахиад энэ архин дондох өвчтөе хүмүүсээ өөгшүүлсэн ийм хэлбэр рүү орж ийнэ гэдэг. За эмнэлгүүдийн бодит байлтай танилцсан улсын хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Эрдэнэчимэг Баян Сэлэнг Одон Туяа нарын гишүүдийн хувьд энэ хууль нь заавал өөрчлөлт оруулах ёстой гэдгийг хэлж байгаа бөгөөд согтууруулах ундаа хэрэгэлсэн хүмүүсийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж ирсэн юм а. За харин эмэгтэй гишүүдийн төлөөлөл ийм байр суурьтай байгаа бол эрүүл мэнд спортын яамч мөн адил байр суурьтай байгаа төдийгүй энэ хуулийг яаралтай ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой гэдгийг хэлж байна. Жишээлх юм бол зарим одоо дүүргийн эмнэлгүүдэд бол одоо нийт өвчтөнд үзүүлэх эмнийхээ төсвийн 40%, 40-50% бол энэ цогтой хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээнд зориулж байна. А тэрнээс гадна энэ хүмүүс маань бол бас одоо энд эмнэлгийн ажилчдын одоо орчин тойрныг бас бохирдуулах, өвчтний одоо сэтгэл санаанд дарамт үзүүлэх, мөн одоо эмнэлгийн ажилчдыг хэвийн одоо үйл ажиллагаа явуулах энэ одоо үйл ажиллагааг алдагдуулж байгаа маш цэцэр их бэрхшээлтэй ийм одоо үйл ажиллагаа болж байгаа дөрвөл бид нар бас их онцгой анхаарч энэ хуулийг бол маш аль болохоор богинохон хурдан хугацаанд бол энэ хуулинд бол өөрчлөлт оруулах ийм одоо арга хэмжээг зохион байгуулж байгаа. Одоо Сонгонайрган дүүгийн эмнэлэг дээр ажиллаж байгаа эмэгтэй гишүүдийн хувьд одоо 2014 оны 1 сараас хэрэгжиж эхэлсэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албатан эмчлүүлэх тухай хуулийн заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа маа. За мөн тэд энэ асуудлыг 2 сарын хугацаанд шийдвэрлэн гэдгээ хэлж байна.